Шилжүүлэх тухай улсын хурлын тогтоолын төсөл байгаа. Энтэй холбогдуулаад асуух асуулт байна. Энд дээр нэг дээр нь төрийн өмчит 5-7 төр шийхэ компани төрийн эзэмшлийн хувийг нийслэлийн өмчилж шилжүүлсэгүй гэж заасан байгаа. Тэгэхээр энэ дээр 5-7 төлш хээхэ компани төрийн эзэмшил хувьцааны эзэмшил яаж байгаа вэ гэхээр 21 оны 316 дугаар засгийн газрын тогтоолоор 51% нь Эрдэнэс 5-7 хувьцаат компани 49% нь засгийн газрын эзэмшилд байхаар заасан байгаа. Тэгэнгүүт одоо 51%-ийн эзэмшиж байгаа Эрдэнэс 5-7 хувьцааг бас шилжүүлнэ гэж ойлгож байгаа юу гэдэг асуулт байна. Хэрвээ шилжүүлнэ гэж ойлгож байгаа бол Эрдэнэс 5-7 компанид одоо эзэмшиж байгаа Монгол улсын иргэдийн болон аж ахуй нэгжийн эзэмшиж байгаа хувьцаа байгаа. Одоо бидний мэддэг 1072. Тэгэхээр тэр нь өөрөө төрийн эзэмшлийн хувь гэдэгт орохгүй. Тэгэхээр Эрдэнэс 5-7 51%-ийг шууд шилжүүлэх бол боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ асуудлаа яаж шийдэх гэж байгаа вэ гэдэг асуулт байна. Мөн түнчлэн энэтэй холбоотойгоор засгийн газрын тогтоол гарсан байгаа 24 оны 6 сарын 6-ны. Тэгэхээр тэр засгийн газрын тогтоолоор Эрдэнэс 5-7 төлш хээхэ компани эзэмшлийг одоо Эрдэнэс 5-7 өөрийг барагдуулсны дараа нийслэл шилжүүлнэ гэд засгийн газар нь өөрөө шийдсэн байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын шийдсэн асуудал руу их хурл заавал тогтоол гаргаж ингэж оролцох шаардлага байгаа юу гэдэг ийм үндсэн 3 асуулт байна. За байнгын орон дарга Зэдэнбэлийн даваа сэрэмж шүү хариулъя. За. Тэгэхээр энэ 5-7 төлш компани эзэмшиж байгаа хувийг шилжүүлж байгаа. Тэрнээс биш Эрдэнэс 5-7-гийн хувийг биш байхгүй юу? Хамаагүй. Тэгэхээр энд бол тэр нэг иргэдийн эзэмшлтэй ямар ч холбоо байхгүй. Тий, Эрдэнэс 5-7 компаниг 5-7 төлш компани хувийг эзэмшижсэн байхгүй юу? Тэр хувийг буцаагаад одоо орон нутгийн өмчрөөр шилжүүлчихэж гин гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг Эрдэнэс 5-7 компани хөв биш байхгүй юу? Хоёрт маш чухал асуудал хөндлөө. Засгийн газар өөрөө энийг одоо шийдвэрлэнэ гэж шийдсэн байгаа байхгүй тэр өөр авлагынхаа асуудлыг тийм ээ. Тэгээд ч өөр авлагын асуудлыг их хурл шийддэггүй. Тэр бол үндсэндээ бол одоо төрийн өмчөө хороо удирдлагын өмчөө өгөөл тэгэл тэр компани төлөөлөл өдөрт зөв шийдэх асуудал байхгүй юу. Тэгээд тэгж үзээд бид нэр сая тэр нөгөө нэг өөр авлагын асуудлыг хуулийн дагуу шийд, татаасын асуудлын засгийн газар шийд гэд ингээ их хурл дээр саяхан босцсон байсан энэ саналыг унагцсан байгаа. Тийм учраас одоо яг засгийн газар өөрийнхөө тогтолцоогын хүрээнд өөр авлагын асуудлыг шийдэ гэдэг нь үлдсэ гэсэн үг. За гончигдорж уянг шиг шүүн тодруулга. Хийн даасрын гишүүний байнгын даргын хэлж байгааг ойлгож байгаа. Тэгэхээр Эрдэнэс 5-7 хувьцаат компани хувь эзэмшлийн тухай яригдаагүй. Өөрөөр хэлэх юм бол 51% нь Эрдэнэс 5-7 гэдэг хувьцаат компани бүхлээрээ эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Эрдэнэс 5-7 гэдэг хувьцаат компани чинь 100% төрийн өмчит байсан бол асуудал алгаа. Гэтэл 100% төрийн өмчит биш байна. Тэр дотор чинь төрийн эзэмшлийн биш хэсэг байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг нь яаж шилжүүлэх гээд байгаа юм бэ? Энэ үг үсгээр чинь яаж хэрэгжих юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа байхгүй. За засгийн газрын хэрэглэх газрын дарга нэмэлт хариулт өгье. Учрал сайд. За засгийн газраас бол шийдвэр гаргаад энэ 5-7 төлшийг бол Улаанбаатар хотод шилжүүлье гэдэг юм шийдвэр гаргацсан. Үүнтэй холбогдуулаад тогтоол орж ирж байгаа. Тэгэхээр сая даваа сүрэн даргын яг хэлж байгаа тайлбарын дагуу за энэ бол тэр иргэдийн эзэмшиж байгаа хувьцаатай ямар нэгэн хамаарлал байхгүй. Тийм учраас энэ тогтоол бол гарснаар зүгээр 5-7 төлш компани бол өмчлөн шилжинэ л гэсэн. Энэ хараа буруу ойлгож буруу хариулт өгöd ах шиг байх юм. Эрдэнэс 5-7 хувьцаат компани 27%-ийг Монгол улсын иргэд эзэмшиж байгаа. Эрдэнэс 5-7 хувьцаат компани 51%-ийг нь эзэмшиж байгаа 5-7 төлшийг улсын өмчөөс орон нутгийн өмчөөр шилжүүлэх гэж байна. Тэгэхээр 27%-ийнх нь ирэх ашиг хөндөгдөж чинь энийг яаж хийх юм бэ гэдэг асуулт асуугаад байна шүү дээ. За төсвийн байнгын орон дарга Зэдэнбэлийн даваа сэрэмж гишүүн нэмж хариулъя. Тийм. Яг гэвэл тэнд бас нөгөө тэр одоо нэг ясандаа бол хувьцаа эзэмшдгийн хурлаараа шийдэх ёстой гэдэг зүйлээр ярих гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр энэ асуудлыг яг ер нь хууль эрх зүйн хүрээнд нь шийдгсэн юм зүйл бол байсан. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувийнхаа асуудлыг шилжүүлж байгаа учраас
их хурл шийдэх ёстой юм байлээ. Төрийн эзэмшлийн хувийн шийдэж байгаа. Тий. Яг тэгвэл өмчийг өмч хооронд шилжүүлэхэд их хурл шийдэх юм байлээ. Тэрнгээр л явж байгаа юм. А тэрнээс биш нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Эрдэнэс 5 толгой компани хувийг бид нар яриг байхгүй юу? 5 толгой түлш компани хувийг яриад байгаа байхгүй юу? 5 толгой түлш компани төрийн эзэмшлийн хувийг орон нутгийн нийслэлийн өмчөөр шилжүүл. А энэ бол их хурл шийдэх асуудал юм байлээ. За уян гişиг гишүүн тодруулга 1 минут. Хилээд байгаа юм ин ойлгоод байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувийг тэгвэл би нэг баталгаажуулаад асуулт асуучих. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани баланс дээр 5 толгой түлш хийх компани хувьцаа байж байгаа. Тэгэхээр тэр хувьцааг шилжүүлээ гэхээр тэр 51% чинь хэдэн хувь нь төрийн эзэмшлийн хувь гэж явах юм бэ? Буюу өөрөө их хурл зөвхөн өөрийнхөө хэмжээнд буюу тэр Эрдэнэс 5 толгойн хувьцаа эзэмшигчийнхаа хувьд тэр шийдвэрийг гаргах боломж нь бий болж байна гэж ойлгох нь зөв үү? Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хуралдаж 27% нь саналаа өгжээж энэ шилжүүлгийн асуудал чинь шийдэгдэнэ гэж ойлгох нь зөв үү? За нэмж хариулах хүн байна уу? За алга байна. За энэ бол яалтчгүй бас энэ уян гişиг гишүүний хөндөж байгаа сэдэв бол их чухал юм байна. Ер нь Эрдэнэс 5 толгой хувьцаат компани төмөр зам сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг хэд хэдэн газарт бол ингээд хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт хийхдээ иргэдийн хувьцаанд ноогдох ашгийг хүртэл одоо энэ хөрөнгө оруулалтанд бас нийлүүлэн хийсэн байдаг учраас өнөөдөр энэ 5 толгой гашуун сугай чиглэлийн төмөр зам, зүүн баян чиглэлийн төмөр зам, энэ 5 толгой түлш компани хувь бол яалтчгүй иргэдийн хувь эзэмшилээр ноогдож байгаа нь бол тодорхой. Тэгэхээр энэ эрд төлбөрийн асуудлыг шийдвэрлээд орон нутгийн өмчөд шилжүүлэх ажлыг засгийн газраас зохион байгуулахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг бүрэн хангасны үндсэн дээр шилжүүлэх ёстой гэдэг зүйлийг байр суурийг одоо их хурлын даргын хувьд бас протокол тэмдэглүүлж үлдээж байна. Энэ асуудалд бас анхаарал хандуулж ажиллаарай гэдгийг хэлье.